Бурхнаас эмэх гэдэг нь тайлбарлахын аргагүй айдас чихүүдс биш, зайлсхийх явдалч биш, зай барихч биш, шүтлэг мөргөл юм уу мохор сүсэгч биш. Харин чиний бишрэл хүндлэл итгэл ойлголт хайхрамжтай байдал, дуулууртай байдал, зориулалт хайр түнчлэн болзолгүй гомдолгүйгээр шүтэн мөргөх хариу барих бууж өгөх явдал юм. Бурхны таларх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүст жинхэнэ бишрэл, жинхэнэ итгэл, жинхэнэ ойлголт, жинхэнэ хайхрамжтай байдал, эсвэл дуулууртай байдал байхгүй. Зөвхөн найдас төгшүүр, зөвхөн эргэлзээ, буруу ойлголт, зайлсхийх, зай барилтал байна. Бурхны таларх жинхэнэ мэдлэггүйгээр хүнд жинхэнэ зориулалт хариу барилт байхгүй. Бурхны таларх жинхэнэ мэдлэггүйгээр хүн жинхнээсээ шүтэн мөргөхгүй, бууж өгөхгүй, зөвхөн сохроо шүтэж мухраар сүсгэлдэг. Бурхны таларх жинхэнэ мэдлэггүйгээр хүн Бурхны замыг дагаж Бурхнаас имэж муугаас зайлах боломжгүй. Эсэргээрээ хүмүүсийн хийдэг үйл ажиллагаа зангаар бүрэн Бурхны эсрэг тэслэл, эсэргүүцэл, Бурхны тухай гүтгэлэг ба шүлтээр дүрэн үнэн болон Бурхны үгийг жинхэнэ утгатай зөрчилдөв. Ярин мөөлөр дүрэн байх болно. Хүмүүс Бурханд жинхэнэ итгэлтэй болмогцоо, түүнийг үнэхээр дагаж түүнд найддаг болно. Бурхан жинхнээсээ найдснаар хүмүүс Бурхныг жинхнээсээ мэдэж авч түүнийг ойлгож чадна. Бурхныг жинхнээсээ ойлгохын сацуу түүнийг жинхнээсээ харгалзан үздэг болно. Бурхныг жинхнээсээ харгалзан үзснээр хүмүүс жинхнээсээ дуулууртай дагаж чадна. Бурхан жинхнээсээ дуулууртай байснаар хүмүүс өөрсдийгөө жинхнээсээ зориулж чадна. Бурхан өөрсдийгөө жинхнээсээ зориулснаар хүмүүс болзолгүй гомдолгүйгээр хайр барьж чадна. Жинхнээсээ найдах явдал, жинхэнэ ойлголт, хайхрамжтай байдал, жинхэнэ дуулууртай байдал, жинхэнэ зориулалт хариу барилт байснаар хүмүүс Бурхны зан чанар, мөн чанар, бүтээгчийн янхан чанарыг үнэхээр мэдэж авч чадна. Зөвхөн бүтээгчийг үнэхээр мэдэж авах үед тэд дотроо жинхнээсээ шүтэн мөргөж бууж өгдөг болж чадна. Бүтээгчийг жинхнээсээ шүтэн мөргөж түнд бууж өгсөн үед тэд ярим үүдээс үнэхээр ангижирч чадна.